Хятадын Триад маф. Улс гүрнүүдийг айлган чичрүүлсэн маф гэхээр л зэрлэг балмад залуусын дүр төрх санаанд буудаг. Гаднах имижээсээ өксүүлээд тас хар өнгийн пижак костюм, сахин хүрэм, нүүр хүзүү, биеийн ил хэсэгт шивээс алтан гинж зүүсэн, үсээ хосуулж эсвэл ургуулсан Латин Америкийн MS-13 ч юм уу, Италийн хүчирхэг маф, якузагийн бүлэг тийм л байдаг. Харин Хятадын маф бол тэднээс шал өөр. Энгийн даруухан, хүн харахад номоо хөлцөнгүү шинжтэй. Джеки Чан эсвэл Чо Юн Фатын тоглосон Гонконг, Гуандо зүгийн маф ард төсөлж болохгүй. Энэхүү нүдний өмнө ил гарч ирдэггүй маф хойд хөршийг маань бүрэн захирч байгаа тухай өгүүлье. Оросын том газар нутагт өнөөдөр 1 сая хар ажилчин цагаач хятадууд амьдарч байна. Хятад буюу гадаад амьтарч буй Хьюцай буюу хужаанууд хизээч гадны соёл зан үйл дуусахгүй үлдэж чаддаг төсвөртэй, өөрсдийнхөө амьдарсаар дуустдаг аюултай хүмүүс. Тиймээс Оросд амьдардаг 1 сая хужаануудын дунд Триад нэртэй Хятадын эртний маф хөлөө тавиад 10 жил болжээ. Триад маф бол дэлхийн эртний хамгийн олон гишүүнтэйгээс гадна маш нууцлаг зохион байгуулалттай бүлэглэл юм. Оросын хууль хүчний байгууллага Триадын талаар тун хомс мэдээллийг энэхүү 10 жилийн дотор цуглуулжээ. Энэ тухай Москва дүүргийн зохион байгуулалттай гэмт хэрэгтээ тэмцэх хилцээхэн 5 жил судалж гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Үүнд Хятадын Триад мафт өөрсдийн хүмүүсийг шуруулах гээд ямар ч боломж олж чадсангүй хүчин мөксдөжээ. Тэдний тухай хаяал нэг мэдээлэл олдоход явж шууд цагтан хороод эрүүгийн хэрэг үүсгэж болсонгүй. Фай Чанкин гэх Хятад эр хүзүүндээ сарвтай айж чичирсэн амтан Триад намайг алах гэж байна туслаарай гэж орилсоор Москвагийн Люжник дүүргийн цагдаа гэлцэд иржээ. Фай охтын бизнесмен ах нь Триад мафд татвар төлөхөөс удаа дараа зайлсхийжээ. Москвагийн Чиркес зах дээр 8 эдэг Фай охтын ахын контейнерууд 1 сая долларын ашгийг эзэндээ 6 сарын дотор авчирдаг гин. Энэ мөнгнөөс татвар авах гэж Триадын зандалчид Фай охтыг барьж аван дүүжилсэн байна. Азар дүүжлүүрийн олс Хятадын чанар муутай хөвөн даавуу байсан тул тасарч хоолоондоо сарвтайгоор амьд үлджээ. Фай огт шууд цагдаагийн газар дайран орж ирсэн нь маш зөв шийдвэр байлаа. Японы якузануудыг бодвол Триадуудыг дэлхийн дээрэмчдийн бүлэг л өгөөмөр дээрэмчд гэдэг. Одоогоос 2500 жилийн өмнө үүссэн энэхүү маф эхлээд далайн дээрэмчд боол дамлагчтай нийлж Бадамлын хуан сүүдэр хэмээх үйлдвэрчний эвлэл маягийн зүйл байгуулжээ. Энэхүү маф 17 дугаар зууны үед Триад болон хувирсан байна. Домогт дурдсанаар 3 бадарчин лам Шаолины хийдэд ирэхэд сүмийг дээрэмдэж бүх хуваргуудыг хөнөөжээ. Тэр 3 газар хүн тэнгэрийн гурвалсан ариун зүйлсийн холбоо хэмээх бүлэглэлийг байгуулан түүнд нь Бадамлын хуан сүүдэр дагаар орсон байдаг. Триад өнөөдөр ч гэсэн эртний ёс дэг жаягийг сахиж явна. Гишүүн болгож илсүүлэхдээ дахианы цустай хүний цус нийлүүлж дарс болгон уудаг. Сонгодог Триадууд одоо хүртэл биеийн далд хэсэгт шивээсээр дэг жаягийг тогтоодог. Шивээсний зурганд лууны толгой, тамхины зураг орно. Хэрв Триадаас уруух юм бол маш хүнд байдал таршлааж алдаг. Орвсон гишүүний гэр бүлийг устгаж байр савыг нь шатаана. Оросд байгаа Триадын бүлэглэлүүд өөрсдийн гуан зүсчин зочдуудлаар байрлаж, нууц мөнгөө Хятад эзэнтэй банкнд хадгалуулж, мөнгөний урсгалаа эх орн руугаа чиглүүлдэг тул эрүүгийнхэн дан сухаж мөнгө олох боломж байдаггүй. Бие үнэлэгч хар тамхи хэрэглэх нь бүх мафийн гишүүдэд байх ёстой зүйл бол Триад үүний эсрэг үзэлтэй. Дорнод Сибирийн мафта тэмцэх хилцээний дарга хурандаа Виталий Номоконов ярихдаа Триадаар асар их мөнгө Хятад руу урсан гарч байна. Триад нь өчүүхэн жижигхэн бүлэглэлж байж болдог тул нийгэмд асар ортой хэмээн хэлжээ. Харин уг маф Бээжин, Шанхай, Харбин гэсэн 3 системтэй. Триадын гишүүд маш даруухан, тансаглахгүй, дээд тушаалын хүнд уг дуугүй захирагддаг. Нэг нэгэндээ амь нэгтэй нөхөрлөлийг дээдэлсэн, ямар ч тамлал үзүүлсэн мафийн талаараа үг алдахгүй. Триад хэрэг үлдэхдээ ямар ч улмөр үлдээхгүй. Дэлхийн аль ч улсын гадаадын хэрэг эрхлэх газарт тэдний үхлийн талаар мэдээлэл байдаггүй. Ганцхан Хятадууд хизээч өгдөггүй. Учир нь тэдний үхэл бүртгэгдэхгүй гэцгээдэг. Ямар нэгэн Хятад өглөөхэд түүнийг бичиг баримтаар бас нэгэн хужаа ажиллаж амьдардаг хуультай. Гадаад ажиллаж буй хужаанууд ийм нарийн зохион байгуулалттай тул мафийг нь олох боломж том багаж. Москваг тойрсон 1000-аас 2000 км алсад тэдний тухай бага дуулддаг бол Алс дорнод Сибирь, Чита муж орчмоор хужаануудын хөлд бүрэн талхлагджээ хөөрхий Орос орон.
Оросын хуулийн их дээд сургуульд Тириадын талаар судалгаа хийгдэж, диплом хамгаалах цаашлаад доктор хамгаалсан хууль эрх зүйчж байдаг гэж бодохоор тун аимшигтай санагдаж байгаа юм. Эрхүүгийн 8-аачин хятад нөхөртэй Орос үсгүй нэг удаа Тириадын гэрэгт гол гэрчээр оржээ. Хид удаа хятадууд түүний хоолой дутагдуулган чи бол одоо Орос хүн биш хятад хүн мөн. Тэм учраас татвараа төлгөж их хэмжээний мөнгө нэгсэн байна. Бүсгүй нууцаар аюулын коноптаар нь цагдаа дуудаж амжив. Цаг алдалгүй ирсэн цагдаа нар 3 хүн барьж хорьсон авч тэд цугаараа хилийн чандад гарчээ. Гэмт үйлдэлээ зөвхөн хятадууд ал үлддэг. Оросын иргэдийг дээрэмдсэн ань насыг нь хөнөөсөн явдал бараг гараагүй гэхэд болно. Бүх зүйл хятадын хүрээнд явагдана. Хятадын орон нутгийн бүлэглэлүүд эхлээд Оросын засаг захиргааны мужийн эрх мэдэлтнүүд болон цагдаа хүчнийх нэг худалдаж авдаг. Хэрвээ орон нутгийн дээрэмчдийн бүлэглэл эрх мэдэлтнүүд хужаануудын эсрэг чиглэлвэл Тириад авилга атгуулсан орон нутгийн эцдийг тэдний эсрэг төрхирдэг ажээ. Нэг ёсондоо хүний гараар могоо барих, өөрсдөр нь өөрсдийг нь алуулах хужаа аргал энэ юм уу да. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын тусгай албад холбооны мөрдөх товчооныхон аль 1960 оноос хойш хятадын энэхүү мафтай дайн зарлаж баахан хүн хүч хөрөнгө мөнгө гаргаад эцэст нь 2011 онд Тириадтай тэмцэх тусгай хэлтсээ татан буулгасан байх жишээтэй. Нэг үгээр Америкчууд бууж өгөн хятадын мафийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тириад энэ жишгээр дэлхийд дахинд ажилдаг ба Оросын холбооны улсын хувьд тэд дураараа дургиж авилга өгөхөд хамгийн тохиромжтой таатай орчин гэнэ. Алс орнуудад нойтон мод огтлох хард амиг хүний 8, контрабандын 8-ыг Тириад үндсэндээ гартаа оруулж дөнгөжээ. Синтетик хард амиг нэгэн цагт бас тэдний мөнгө олох хэрэгсэл байсан ч дэлхий дээр ганцхан коммунист хятадууд л тэднийг няцтарч чадсан юм. Тириадын мафтай дайн зарлаж ялж чадсан ганц хүн нь коммунист хятадын удирдагч Мао Цзэдун. Тулгын 3 чулуу гэгдэх толгойлогч Фэйг олонний өмнө цаазалсны дараа талигаач эзнийхээ суудалтаар Фэйгийн үр хүүхдүүд нь гарсан гэдэг аж. Гэтэл Чан Кайши хүртэл Тириадтай дайн зарлж үзжээ. Гэвч Тириад маф луугийн дайралтаар ганц хөдлөөд Чан Кайшигийн сайхан эхнэр охиныг нь барьцаалан их хэмжээний мөнгө салгаж байсан түүхтэй. Саяхан Оросын холбооны улсын гайлын ерхий газрын дарга генерал Эрнест болон Дорнод Сибирийн амбан захирагчийн хэрэг бол шууд Тириад мафтай холбоотой байсныг цагдаа хүчнийхэн тогтоожээ. Тусгай албад гайлын ерхий газрын дарга асан Эрнестийг мөрдөн шалгах явцад тэрбээр Тириад мафаас өдөрт $500,000 хахуул авч байсан нь илэрсэн байна. Амаараа гартал авилга авч байсан Эрнестээс болж Дорнод Сибирт өдөрт $4 тэрбум хохирол учруулж байсныг эдийн засгийн шинжээчид тогтоожээ. Тэр байтугай ерөнхийлөгч Путиний хүрээлэлд хүртэл Тириадын хүмүүс холбоос үлбэгээ тогтоосон гэж тусгай албад харддаг. Тириад бол хамгийн үндэсний үзэлтэй маф. Гадаад гүрэнд хятадын ажиллах хүч, цагаач хужаанууд очсон л бол Тириадын нөлөөлөл байна гэсэн үг. Энэ бүхнээс эргцүүлэн бодоход Монголд өнөөдөр Тириад мафийн хизээний ороод ирсэн юм биш үү гэсэн сэжиг төрж байгаа юм. Хуулийн ямар ч салтыг тэд уландаа гიშгэж Монголд дур зоргоороо танхаарах хужаануудыг хариуцлагт тооцох механизм алга. Энд хятадуудын үйлдэлсэн бузар хэргийг бус тэднийг манай хууль хяналтынхан ял шийтгэлгүй их орон руу чөлөөлж явуулдаг нэгэн хэргийг бичихийг хүслээ. Одоогоос яг 4 жилийн өмнө Дорногов аймгийн Айрик суманд бүгд найрамдах хятад ард улсын хөрөнгө оруулалттай Жоншны компанийн хятад ажилчид 10 гаруй монгол хүн гэмтэж бүртэн нэг хүний амнаас хохирсон хэрэг гарч байлаа. Айрик сумаас баруун урагш 25 км зайд байдаг баруун цагаан дэл хэмээх газарт Жонш олборлдог Эжүнмен компанийн харуулах хамгаалтын үүрэг гүйцэтгэдэг Coop Security компани ажилтан анх баяр төрөмөх нарыг посттой үүрэг гүйцэтгэж байхад нь Портер маркийн 4577 ДГ улсын дугаартай машинтай согтуу залуу тамхи асаах галгууж улмаар маргалдаж зодоо эхэлсэн гэдэг. Үүний улмаас хамгаалтын албаны олон ажилтан орон нутгийн цөөн хүн гэмтэж сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байжээ. Мөн мөрдөн байцаалтын явцад гэнэт монголчуудын буруугаас болж зодоон үүссэн. Хятадууд аргагүй хамгаалт нь орсныг нотлогдож байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлж байлаа. Тус зодооны үеэр Эжүнмен компани захирал өвөр Монгол соёлт гэгч 31 настай эр Дорногов аймгийн Айрик сумын иргэн Сүхбалтыг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөжээ. Сүхбалт толгой хөлдөө хүнд гэмтэл авч 12 цагийн дараа цус их алдснаас амиа алдсан байна. Компанийн захирал соёлт Nissan Infiniti маркийн 7463 OBS улсын дугаартай машинаараа нутгийн иргэнийг дайрч хөнөөсөн шалтгаан айгаад зогтох үедээ санаандгүй дайрсан гэж мэдүүлсэн.
Монголчуудыг зодож нэгийг нь машинаар санаатай дарьсан Эжүмен компанийн 8 хятад иргэнийг 72 цаг саатуулаад ганц удагт 14 хоног хорьсон байдаг. Ингээд тэднийг хууль зүйн ам дээр хүргэж тус бүр 10,000 долларын барьцаагаар батлан даалтанд гаргасан аж. Уг нь хүн амны гэмт хэрэг бусдад хүнд гэмтэл учруулж данхаарсан тохиолдолд манай эрүүгийн хуульд гичнэн төгрөг амлаад ч суллаж байсан тохиолдол үгүй. Тэр үед ганц удагт соёлт нь хамт хоригдож байсан Монгол залууст би эндээс гарна. Танай хуулийн сайттай манай хүмүүс ярьж байгаа хэмээн ам алджээ. Ингээд тус бүр 10,000 долларын барьцаагаар суллагдсан 8 хятад иргэн мөрдөн байцаалтаас оргон зайлсан түүхтэй. Үнэхээр тэр үед Монголын номер 1 шударга хуульч хэмээн цоллогдож явсан нямд орж хууль зүйн сайдаар ажиллаж байсан бөгөөд хэрэгт холбогдсон хятадуудыг яагаад батлан даалтанд гаргасан нь сонирхолтой санагдаж байгаа юм. Дээр дурдсан хятадын Тэряд маф тухайн оронд нэвтрэхтэй хууль хүчнийхэн засаг захиргааны дарга нарыг хуу авилгадаад өөрийн талд авдаг. Тэднэр замаа засуулдаг гэдг нь үнэн бололтой. Манайд ч гэсэн яг энэ жишгээр орж ирээд байна уу да.